Ерөнхийдөө сэргийгдэх эрчим хүчийг яг хөгжүүлэх хоёр чиглэл байна л да. Нэг нь дотоодын зах зээлд нийлүүлэх, нөгөөх нь болохоор гадагшаа экспортлох. За Монгол улсын хувьд бол энэ том өргөн хэмжээний нутаг дэвсгэрт нар салхины нөөц бол их байна гэдэг нь бүр баталгаажчихсан. Одоо хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүнгээр ямар их боломж байгаа гэдэг нь батлагдчихсан юм байгаад байна. За дотоодын зах зээлд нийлүүлэх сэргийгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхэд бас бэрхшээл тулгарч байна. Яагаад гэвэл манай тохируулгын их үүсрүү дутагдaltaй байна. Тохируулгын их үүсэр гэдэг нь нар салхихгүй үед одоо орлон ажиллах хурд түргэн маневрлах ийм эрчим хүчний их үүсэр гэсэн үг. За энэ тохируулгын их үүсэр гэдэг нь юу ажиллах юм гэхээр бол усын станц, усан цахилгаан станц, хийн станц байх боломжтой. Тэгэхээр өнөөдрийн чуулга уулзалтан дээр бол миний зүгээс болохоор альхоор Монголд одоо усан цахил баг дундаа өрийн усан цахилгаан станц, усан цэнэгтэй станц эсвэл Монгол улсын энэ говийн бүсийн нар салхины маш их юм нөөц боломж байна. Энийг энэ дээр түшиглээд одоо юу гэдэг их чадлын сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр барьж хэрэгцээ өндөртэй бүсүүд рүү бүгд найрамд хятадтуулсан хэрэглээ өндөртэй бүсүүд рүү экспортлох ийм бизнесийн боломж байна шүү гэдгийг л танилцуулж байгаа гэсэн үг.